Сайн байцгаана уу? Канвастай зочин байна. Энэ удаа Занбаазарын музей дээр дийлэгдсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэнгээр зочлоод уран бүтээлчтэй ярилцаж хадны зураачийн түүхээр аялах болно. Хадны зураг чухам ямар учрыг агуулдсан болоо хамтдаа орж сонирхцгаая. За энд постэр байна. Дотгошоо орцгоё бүгдээрээ. За ийш ингээ ороод ирэх юм бол яг ингээд ихний заал маань харагдаж байна. Энэ их алдартай хадны зураг штэ. Хүннүүгийн үеэс гаралтай гэж байгаа. Энэ 3 морь хөтлсөн тэрэгэн дээр нэгэн одоо хатан эмэгтэй явж байгаа. За гэдэг 2 хамгаалагчтай тийм ээ. Бит хэлбэрээр биднэрт ингэж харуулсан байна. За мөн ийшээ ингээ явах юм бол за янгэр морь яг голд нь 2 эмэгтэй байгааг харж болно. Энэ үзэсгэлэнгийн гол агуулга нь бол эмэгтэйчүүдийн дүрслэл хадны зурагт гэдэг ийм үзэсгэлэн байгаамаа. За та бүхэнд бас нэг энэ ледэн дээр гарч байгаа видеог танилцуулсан юу вэ гэхээр энэ бол миний хийсэн ажил байгаа. Хадны зураачийг яг өөрийнхөө төсөөллөөр бий болгоод яг тухайн үеийн амьдралыг нь харуулад ийм клип хийсэн ая дуутай. За бүрэн АИ-ээр төгсчүүлсэн 4 минутын ийм ажлыг энэхүү үзэсгэлэн дээр хаасан ороод ирэхэд нь тавьсан байгааг харахад бол миний хувьд бол маш их баяртай байна. За хамтдаа орцгоё. За ингээ харах юм бол бас үнэхээр гоё дэглэлтийг бий болгосон байна. Энэхүү бас үзэсгэлэнг ерөнхий зохион байгуулсан Занбаазар музейд баярлалаа гэж хэлмээр байгаа. За баярхаа сайн байна уу? За үзэсгэлэнгээ нээсэнд нь баяр хүргэмээр байна. За баярлалаа. За энэ чинь ингээд уулзах боломжийг олгосонд тань талархаж байна. Би одоо ингээд сая ингээд өөрөө хараад ингээд зогсож явахдаа тэр эртний одоо манай урлаачтай ертөнцид ингээд орцсон юм санагдаж байна. Тэр одоо тэгж гоё дэглэж өгсөн Занбаазарын музей хамт бол тэгээд чиний хийсэн нөгөө AI чинь чиний нөгөө тэр үеийн уран бүтээлч тэр үеийн ажуудыг амьлуулж босгож ирсэн тэр юм чи энд ингээд байж чамд одоо гой санагдаж байна уу? Гайхалтай. Би сая үүдэнд ороод үзчихээд өөрөө үзээгүй явж байгаа шүү дээ. Тэр үеийн уран бүтээлчдийн бүтээлийг энд ингэж гайхалтайгаар дэлгэж харуулсан байдал бол одоо үгээр хэлхийн аргагүй гайхалтай шүү. За тэгээд ингээ хоёулаа энэ бүтээлүүдтэй танилцъя төхөө. Та сайн тайлбарлаж өгөөч. Аль зургаас эхлэх вэ? За яг хөө эндээс ингээд ихтэй. Ер нь манай хадны зураг яадаг сонирхтой хүмүүс ингээд олон удаа үзээд хараад харьцуулаад ингээд ямар учиртай зураг уу хэдийн үеийн зураг уу гэдэг ингээд ялгадаг болчтой. За энэ болохоор тэр миний ч бас нэг гавьяа биш. Одоо манай үеийн одоо археологчдын гаргаж илрүүлж ирсэн тэдний судлаад тогтоодсон тэр имиж одоо тэдний одоо нүрх хичээл зүтгэл энтраар ч одоо бид нар бас сурж авна шүү дээ. За энэ миний цуглуулсан зургуудыг би өөрөө дотроо төсөөж бодохдоо Монголын хадны зургийн нийт дүрслийн талд нь ч хүрэхгүй байхаа гэж байна. Асар баядаг. Нэгдэг олон зураг байгаа. Маш олон нэгдэг үуч байх. Би одоо шинжлэх ухааны эргэлтэнд ороогүй гэж үзэн тийм ээ. Нэгдүгээр хоёрдугаар бас олон нийтийн хүртэл болоогүй. Одоо жишээлбэл тэр Ямаа усны хадны зураг гэх чинь одоо хүн болгон шахуу мэддэг тийм ээ хүннүүгийн сүүхт хэрэгтэй гоё зураг байдаг. Энэ шиг ингэж хүмүүсийн мэдэхгүй маш олон зургууд байгаа. За яг энэ шиг гайхалтай зураг нээгдэх бүрэн боломжтой. Тэнд бол 100% итгэлтэй байгаа. Энэ ингээд энэ зураг байна. Энэ зураг энэ Баян-Улгийн аймгийн Багаагөр цагаан салаан зураг гэдэг юм. За. Тий. Тэгэхээр энэ зураг бол ер нь бол зүгээр хадны зургийг ингээд гүйцэд одоо сайн ойлгоогүй ороогүй хүмүүс бол ингээд нөх ойлгохгүй. За. Тайлбарлахаар маш сайн байна. Одоо энэ ингээд миний ойлголтоор бол ингээд энэ ээжигээ ч юм уу, хичээгээ ч юм уу, эмээгээ ч юм уу оршуулж байгаа зураг шүү дээ. Энэ ингээд харахад бол ингээд нэг л тийм гонигтай ингээд энэ хөдөөнийг аюугаа зурсан гэж би бодож байгаа. Тэгээ энэ нөгөө хойлолдог адуу өнтер чи хойлогдсон шүү дээ. Тэгээ нохоо өнтер ингээд хамт оршуулдаг. Тэр чи хойлогдно гэж ярьдаг шүү дээ. Тэрийгээ дагуулад чи явж байгаа юм уу? Ингээд ээжигээ оршуулж. Тэр одоо ингээд яг тэр ингээд энэ дотор нь адуу байгааз энэ бас ингээд хөвтөж байгаа хүн. Тэгээ энэ нөгөө нэг манай хүннүүгийн бус гэж ярьдаг тийм ээ. Хүннүүгийн бус ингээд урагшаа юм үүдвчтэй байдаг.
тэрийг хүртэл дүрслээд ийшээ мөн одоо ингээд дугаа хойдлох гээд байж байгаа эмэгтэйчүүд ч байгаа шүү дээ. Эмэгтэйчүүдийн дүрслэлд яагаад энэ эмэгтэй вэ гэдэг чинь ингээд олон зургууд хараад ирэхээр зэрэг за энэ эмэгтэй хүн байна гэдэг харьцуулсан байгаад төрн голдуу ийм цүдгэр гистэй ийм садаа гизхтэй ингэж зурдаг. Дэрвэрс юм. Дээлтэй тийм ээ. Дээлтэй нүмгэн сүүлийн үед хөрлийн үед ороод ирэх юм бол нүмгэн дээлтэй болно шүү дээ. Бүсгүй хүн гэдэг чинь нөгөө бүс зүүдгүй гэдэг утгаараа нэрлсэн гэж ярьдээ шүү. Тэгэхээр тэр зургууд байгаа. Зөв. Тэгэхээр эн чинь их ач холбогдолтой байгааз. Тийм бай. Наад зах нь хувцсны бидний яриад байдаг одоо эн чинь одоо тийм энэ биш ээ бид нар байгаагүй бидний одоо байгаа монголчууд энд чинь байгаагүй ч гэдэм үү нэг янз бүрийн маргаан байгаад байдаг шүү дээ. Эсвэл одоо өөр энэ хүмүүс байсан ч гэдэм үү. Тэр чинь одоо сайхан баримт факт болоод өгч байгаа. За ер нь бол одоо Монгол улсын хэмжээнд 24 оны байдлаар 1518 газарт хадан дээр одоо зураг зурсан тохиолдол байна. Монгол улсын хэмжээнд шүү. 1518 газар. А тэрний 1429 газар нь яг нэг сэлмэн зургуудыг зурсан баг. А тэгтэл 89 газар ерөөдөө улаан зосоор зурсан зургууд байна. А тэгээд энэ ерөөдөө бол агуулгаар нархам чулуун цгөөс ахуулаад ерөөдөө 17 8 дугаар зууны хооронд одоо хүмүүс энэ хад чулуун дээр ингээд өөрсдийнхөө одоо үзэл бодлыг те одоо тухайн одоо өв соёлыг ч юм уу те үйл явдлыг харуулсан зургууд бол одоо ийм их тоотой байдаг те Монгол улсын хэмжээнд. Одоо би хэрвээ ингээд одоо уул хаданд явж байгаа. Одоо энэ хүмүүс танигдаагүй цоо шин хадны зураг олдоо гэж бодъё. Тэрийгээ би одоо яаж энэ шинж компани нэрэлт орох? Ааха. Одоо бид нар бол ийм зургийг 2023 онд Өмнөговь аймгийн засаг дарганы хамгийн газрын захиалгаар Өмнөговь аймгийн 3 төс сумын хайгуулыг хийж хагаад тухайн тэр 3 төс сумын бүр ам жалга хад болгоныг шалгаж үзээд энийг бүрдгсэн. За тэгээ бид нар энийг одоо өөрсдөө тайланд оруулаад тэгээ соёлын яам одоо холбоотой байгууллагууд өгчин дараад нь бид нар энийг өөрсдөө одоо албан ёсоор өгүүл болгоо хэвлүүлээд тэрийг албан ёсны одоо археологи юм уу түүхэн сэтгүүлүүдэд хэвлүүлчихээр дараагийн хүмүүс энийг ашиглахад амар болчих жоох. Тэрийг бол тийм хүмүүс тэгэж явж байхдаа олсон юм байна. Тэгээд тэр баримт нь бол тийм одоо номны тэр хуудсан дээр байж байгаа. Тэгэхээр энэ бол тийм одоо тэгэхээр судалгааны нэрэлтэнд оруулна гэдэг бол албан ёсоор бол мэрэгжлийн хүмүүс тэрийгэ өөрсдөө тайлбарлаж одоо ном зохиол бүтээлүүдэд оруулаад тэгэхээр тэрийг бол дараа дараагийн хүмүүс ашиглахад амар байхгүй. Тэрнээс нэг шууд зургийг аваад ингэхээр тэрийг нэг яг судалгааны нэрэлтэнд оруулсан мө гэхээр мэдхгүй ингээд сошиалоор явж яадаг те. Гэхдээ хэн авсан мэдхгүй, хэн олсон мэдхгүй гэдэг. Тэгэхээр бидний хувьд бол одоо ч л энэ хавцгаад наадын зургийг л одоо 2000 одоо нэхэн үед бол хүмүүс ингээд жуулчд очиж зургийг авдаг мөртлөө яг бид нар огт мэддэггүй байсан. Гэтэл манай багийнхан 17 онд очоод албан ёсоор бүртгэлийн одоо хийгээ зургийг аваад тэгээ өгүүлбэчээд одоо өнөөдөр нөгөө нэг түүхийн ном зохиолууд бол тэр судлаачийн тэгж явж байгаа олоод илрүүлсэн зураг гэдгийг ингээд. Тэгэхээр судалгааны нэрэлтэнд оруулна гэдэг бол заавал болж байгаа мэрэгжлийн байгууллага хүмүүсээр судлуулаад зургийг авахуулаад тэр хүмүүсээ тайлбар хийлгүүлээд ингээд бичүүлэх юм бол тэр нь бол яг албан ёсоор орж байгаа. Тэрийг магадгүй гадаад дотоодын хүмүүс ч гэсэн ингээд өөрийнхөө ном зохиолд ишлэж оруулахдаа тэр судлаачийн их сурвалжил заавал байх хэрэгтэй. Их сурвалжтай болохоор бүр амар болоод ирнэ гэсэн үг байхгүй. За энэ зураг энэ зураг их сонирхолтой тий яхаа энэ доор нь одоо ингээм эмхтэй хүн суудсан байгаа байхгүй. Энэ дэлгүүрийн одоо ийм залуучуудын хайчаад энэ дэлгүүрийн аврах хүмүүс гэдэг ингээд нэрлэгдсэн байдаг юм л да. Дундгой аймгийн үлзий цөмийн такт багийн дэл бол. Тэгэхээр энэ миний ойлголтоор энэ томоор зурсан байна, гарын томоор зурсан байна, бусд нь жижигхэн байна. Тэгэхээр би энэ нөгөө Баатар, Жанжин, Омгийн ахлагч ч юм уу тийм том хүмүүсээ ингэж томоор зураад зурдаг. Ийм ер нь олон зураг дээр харьцаж үзэх юм бол тийм шинжтэй байгаа. зөв. За энэ хөдөлгөөн байна. Тийм ээ. Ингээд нэг юм гараа нэг ингэсэн нэг хөдөлгөөн байгаад байгаа. Энэ ингээд маш олон зураг дээр дүрсгдсэн байдаг. Энэ яадаг вөхөр энэ хүмүүсээ ингээд тойроод байж байгаа. Би хамгаалагч нар гэнэ. Дөрвөн зураг дээр тийм байдаг. Говьалтай нэг зураг, ховдын зураг, энэ зураг. Тэгэхээр өшөө зурган дээр ч байгаа. Тэгэхээр би энийг нөгөө бодиггүй хараад. Би хамгаалагч. Бүх бас тийм хүмүүс тэр хараа тэр. За тэгээд одоо би одоо фантазлаа шүү дээ. За одоо энэ хоёр чи яагаад гэж. Энэ хоёр том хүн. Энэ зүгээр одоо зүгээр л өөрийн зүгээр фантазлаар энэ нэмэгтэй хөөх юмхтэй сууж байгаа юм. Тэ? Тэгээ энийг авах гээд энэ хоёр хүч
ихтгэлгээ үзэх гэж байна. тэгж одоо бодож болно. За тэр бол зүгээр миний фантази шүү дээ тий. Тэр бол миний фантази. Ер нь бол зүгээр тийм ойлголт. Энэ хоёр бол одоо ямар ч байсан тэр тийм том хүчтэй бярта баатар. За дараагийн зургийг. За энэ бол одоо ингээд манай Улаанбаатар хотын төв цэгээс нэг 4-5 км-т байдаг нэг их тэнгэрийн богд ууланд байдаг их тэнгэрийн хадны зурагт байдаг. Хар бэхээр зурсан 13 дугаар зууны үеийн одоо сайхан богтог малгайтай хатан зурцсан байна шүү дээ тий. Бүр дээрээ тэр өдмөдийн хүртэл зурцсан байдаг. Энд чинь нөгөө мөнх тэнгэрийн хүчинд ороод аюу тугай энэ нэг айхтар бичих энэ чинь бас бичсэн байгаа. За энэний цаана бол одоо юугаар зосон зургаар одоо хаа байсан одоо хүрдийн төрөвийн зургууд зурагдсан байгаа. Дөрвөлжин бусны одоо зургуудтай яг ижлэхэн зургууд зурсан байгаа гэдгийг ч гэсэн манай энэ одоо үзэсгэлэнг одоо хамтарч хийсэн археологч доктор профессор Идэрэнга маш гоё харьцуулт судалгаа хийгээд ийм судалгааны ажил гаргасан шүү дээ. Тэгэхээр дөрвөлжин бусын үеийн зурагтай хамт байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр үе дамнсан байна шүү дээ. Тий, үе дамн зурнаа. Ер нь бол зөвхөн том хадны зургууд дээр бол үе дамнсан зургууд бол зөндөө байна. Одоо яг энэ хэсгийг би бол өөрөө энэ үдээр ингээд шууд харахад эмэгтэй хүмүүс байна гэж хараад. Тэгэхээр энийг судалгааны эргэлтэнд оруулсан он сая болон яг хүслийн тухай бас та тэр тэрж өгч. За энэ одоо алдартай энэ бол Хавцгаатын хадны зураг гэдэг ерөнхийдөө бол одоо ном зохиолуудад сая 2017 оноос албан ёсоор бид нар өгүүл бичээд ингээ хэвлүүлсэн. Тэгтэл энэ зургийг бүр 2000-ад оны ихэнх үед одоо 3 тэмээ жуучны бааз гэдэг одоо говьд байгаа хамгийн том эко жуучны бааз байхгүй. Тэнд одоо ажиллаж байсан Түмэн Дэлгэр гэдэг өнөөдөр бол гайхамшигт говь ажлын компани том одоо захирал хүн. Тэр хүн бол энийг жуулчдад бол яг нөгөө жуучны бааз нь хажууд нь байдаг уул байхгүй. Тэнд тайлбарлаад ингээд аль хэдийн эргэлтэнд орсон мөртөө албан ёсоор судлаачдад ч үзэж тайлбар нэгээгүй. Тэгээ биднийг бол 2017 онд урьж аваачаад тэгээ бид нэрээ судалгаа хийлгүүлээд бид нар бол энийг албан ёсоор судалгааны эргэлтэнд оруулсан. За энэ дээр ерөнхийдөө бол 13 дугаар зууны үеийн одоо дүр байдлыг харуулсан хамгийн гоё онцлог чухал байгаа. Нөгөө нэг их тэнгэрийн амны хадны зургийн 2 дахь баримт нь энэ байсан байхгүй. Одоо бидний түрүүний ярьдаг бол 3 дахь баримт. За энэ дээр жишээлбэл энэ үзэсгэлэнтэй холбогдуулаад одоо ямар дүрслэл байгааг бол энэ бол одоо ноёдууд энэ тавил малгайтай, залаатай энэ ноён хүн эсрэг сандлаа сууж байгаа ноён хүн байхгүй. Дээл хувцсан. Тэгвэл энэ доогуур байгаа өргөн хормойтой, богтог малгайтай эмэгтэй хүмүүсийн зураг те энэ дэр ингээ байж байгаа. Тэгэхээр энэ бол угаасаа нэг ноёны одоо ноён хаттын одоо тэр нэг одоо юу гэдэг те үйл явдлыг харуулсан. За тэгтэл энэ дээр бол яг богтог малгайтай язгуурт эмэгтэй бүр сандлаар суудсан баг энд. Тэгээ урд нь одоо ширээн дээр бол нэг үйлчлэгч нэг одоо цай барьж байгаа юм. Ард нь бол энэ хүний бараа болох хэсэд одоо энэ бас нэг эмэгтэй бас зогсоо баг. Тэгэхээр энэ бол угаасаа яг л түрүүний миний хэлдэг Монголын 13 дугаар зууны үе яг Монголын баримтууд ялангуяа урлаг одоо зургийн баримтууд бол эдгээр дүүцхүүц тэрийг одоо орлохуц баримтууд байг. Хүн чулуундаар бол байдаг гэдэг байгаа тийм. Тэгээ нөгөө Перс номын чимгэл Тайваны хөргүүдэл байдаг болохоос яг Монголын гэхээр одоо тэр богтог их тэнгэрийн амны бэхэн зургаас өөр байдаг. Яг археологийн баримт бид нар ч гэсэн юм тайлбарлах хэрэг байдаг. Одоо эдгээр чинь баримтууд олон болоод ирэхээр бид нар 13 14 дугаар зууны үеийн одоо дээл говцсны энэ үйл явдлыг л өөрсдийн одоо баримтаар илүү тодруулж судлах. За тэгээ энд бол хараа сүүх тэрэгнүүд нь байж байгаа. Ингээ гэрн аяны гэрн байж гин. Энэ бүр ноён ингээ тавил малгайтай залаатай ноёнд гадны хоёр иш төлөөлөгч ингээ бараалгаж байгаа. Энэ малгай нь шал өөр баг. Гурвалжин дуу. Тэгэхээр энэ бол угаасаа одоо нэг Марзан шарвын Монголын нэг өдрийг одоо хураангуулсан маягтай том үйл явдлыг харуулсан. Энэ тэгэхэд л одоо энэ хараа нөгөө хувлаа хаан хийж байгаа гэдэгтэй их төстэй өндөр тоомсог морой одоо язгуурт хүн унтсан. Тэгээд энэ гүлэм энэ ном сумны одоо зэвний одоо үзүр мүзүр ингээд хуугаад гарч байгаа. Тэгтэл голоороо аргал гаргаад энэ цаанаас нь харвж байгаа зураг байгаа даа. Тэгэхээр сунаагаад явж байгаа тий. Тэгэхээр энэ орчинд энэтэй холбоотой зуршууд зөндөө багдаг. Тэгэхээр ер нь бидний одоо энэ ялангуяа 13 14 дэх зууны дүр төрслүүдийг бол энэ хадны зурган дээрээс тодруулах боломжууд бол сүүлийн шинэ судалгаагаар бол ингээд илүү бодиттой болж ирж байгаа нь бол энэ одоо баримт одоо илүү их байна гэдэг бол илүү сайн гэсэн үг байхгүй. Энэ доотлыг эсвэл саяны төрсөлтөд хамаарлахгүй. Энэ бол арай хожим төрсөн. Энэ дээдли. Энэ хоёрд болохоор бүр эрт үед зурсан. Тэгэхээр эндээс хүртэл хэдэн үе дээр зураг зурсан бай гэдгийг хүртэл бид нар харах боломжтой.
За энэ ингээд нөгөө алдартай Ховд аймгийн одоо Алтай сум, Үнэт сумын заас дэдэг одоо сүүлийн үед Алтай сумын гэж ярьж байгаа. Ямаа усны хадны зураг гэж алдартай зураг байна. За энд бол одоо тоо томшиггүй олон дүрслэл байгаа. Ан амьтад ахуй байдал, дайн, тулаан. За тэгээд тамга, тэмдэг маш олон зүйлийн нэг дор зурсан. За тэгээд энийг одоо манай эрдэмтэн мэрэгдийн судалснаар бол одоо энэ чинь бараг чулуун зэвсгийн үеэс хоошоо явсаар байгаа. Төмрийн төрөө үеийн зураг гэж ингэж ярьдгийн байна лээ. За Би болохоор зөв төмрийн төрөө үе бишээ одоо үе хүртэл зурсан байна. одоо энэ нэг асуудлууд бас хадны зурагт бол Тий. Тэгэхээр зэрэг энэ одоо байдаг шүү дээ. хэцүүлтэй энэ одоо хамгийн аюул бол энд л яваад байгаа. Тэгээ би албаар одоо яг энэ хэсгийг ингэж оруулж байгаа хүмүүсийн нэг ингэж ойлгох хэрэгтэй. За энэ хүннүүгийн нэг үеийн зураг гэж ингэж тодруулсан. Тэгэхээр яагаад хүннүүг үеийн зураг гэдэг ингэ ойлгосон гэхээр зэрэг яг энэ ижлэхэн цогцолтой, ижлэхэн бичлэгтэй яг энэ үед зурсан зургууд дотор хүннүүгийн одоо том тамгууд ингээд зэрэгцээд байж идэгин. За одоо энэ зургаас ингээ харахад бидний одоо өвөг дээдс маань ямар гайхалтай хөгжилтэй байсан. Нөгөө нэг гурвалсан морьтой гоёмсог тэрэгтэй эрхэмсэх хатагтай ингээд суугаад хаашаа ч ингээд харуултаага эн чинь хойноо бас нэг юм зэвсэрхгүй юм барьцсан явж байгаа. Ингээд юм хамгаалттай ингээд нэг газар руу явж штэ. Та энэ зургийг одоо яг ингээ бодит төр нь ингээ авсны хувьд хоёулын холоос нэг харъя те. Ингээд холоос харахаар зүгээр л хад харагдаад байгаа штэ. Тэ. Яг нэг зураг энэ төр гэсэн тийм юм бол харагдахгүй байгаа. Дээр нь энэ зургийг нэг зурах арга барил уу эн чинь айгүй өндөр дээр байгаа шүү дээ. Одоо бид нар энд хевлээд таны авсан зургийг яг ингээд тавьсан байгаа болохоос биш бодит байдал дээр бол хөндөр байгаа үстэй. Хөндөр байгаа. Тэрийг яаж сэлсэн гэж одоо та гадралж одоо тэр санаагаа бас бидэрт ярьж өгөөч. Тэр очиход хэцүү өндөр одоо заримдаа би ингээд өндөр хатан дээр хараад нөгөө зураг харж авсаар байгаа хэр өндөрт гарснаа мэдэхгүй ийшээ ямар юу аюултай газар зогсноо мэдэхгүй зураг аваа явж байна. Тэгэд намаа зураг авч явахдаа нэг автсан нэг хоёр зураг байдیں۔ Тэр болохоор би трийг хараад айдэн штэ. Хоошоо ингээд нэг жоохон үсгийн алдаал тэгэл одоо нэмэргүй. Тэгэхээр одоо жишээл энэ дээр эн чинь энэ наашаа юм нэг юм хөл ингээд энийг налаад явахаар нэг юм байна. Ховл байна. Тий. Ийшээ гараад бас үтцээ тэр нэрүүгээр. Тэгээ энэ нөгөө хүннүүгийн зургууд байна. Тэгэхээр тухайн үеийн хүмүүс чинь одоо бид нар хүлэнцэн яв гэвэл явж чадахгүй те хайрга марган дээр. Тэгэхээр эртний хүмүүс бол тэр бол асуудал баг. Нөгөө бас нөгөө байгальтайгаа ойрхон тэгээд тийм одоо бидний одооны шиг юм дөрвөн бетон дотор ингээд хүлнэцэн юу шахаатаж гэдэг юм уу ийм зузаавалтай гуталтай тийм байгаагүй учраас тэр байгальтай орхон өөрөөр хэлбэл амтан гэдэг тийм янгар ямаа яаж төлдөг вэ? Дөхөж утсан тийм одоо хөгжилтэй байсан болов уу? Тэгээд иймэрхүү юм дээр бол чөлөөтөө явцдаг тийм байсан болов уу гэж би бол дотроо тэгж бодно. Тамгалаад байна тийм ээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт тухайн үеийн бас байрлалууд тий өөр байсан баг. Ер нь хадны зургийг зурхтаа ингээд нарын ээвэр газар тэгээ ойрхон гол устай тэгээ хүн амьдрах таатаа нөхцөлөө тийм харагдана л да. Хотоос харж байгаа. За тэнд нэг зураг байгаа гэдэг чинь байна. Ер нь бол би зүгээр өнгөрч ихэд бол Монголын өвлжөө болгон зурагтай гэж өнгөрдөг байхгүй. Өвлжөө болгон зураг. Тэгэхээр энэ тийм гайхалтай зургууд байна. За энэний дүрслэлийг харах юм бол үнэн гайхамшигтай. Энэ хөдөлгөөн за тэгээд энэ фигур энэ трийг бол өстой гайхалтай сайхан зурсан зургууд. Одоо ийшээ ингээд харах юм бол энд чинь та нарын харалтай ингэж амар байдаг гэж байгаа энэ хандгаа тэгээд аргал энэ чинь бодон гахаа байгаа, адуу байгаа, ийм гоё уран зурсан адуунууд байна шүү дээ. Тэгээ янгэр ямаа тэр төрөл бүрийн юм байгаа да ирвэс байгаа. Эдгээр чи ингээд зураг болгон дээр нь тайлбарлах юм бол удна л да тэмээ тэр хөдөл байгаа шүү дээ. Мөнх тэнгэрийн ивэлд алтан нарны амьсгал дор этүгэн их дэлхийн минь энэрл хайраа бүү тасал.
Таны хувьд хадны зургийг ингээ судлаад баримтжуулахад ер нь юу нөлөөлсөн юм бэ? Би ч хойно Москвад кино урлагийн дээд сургууль баримт киноны найруулагч. За тэгээд би ч нэгдүгээр курсэд хоёрдугаар курс их амартай. Би нэг Тэнгэрийн нүд гэж баримт кино хийсэн. Ховд аймагт очиж Тэмээний нүд. Тэгээд манай ээжийн төрсөн нутагтаа манай ээж тэр Тэнгэрийн нүд ийм сонин зан үйл байдаг. Тэгээд би курсийнхээ ажлыг хийнэ гэдэг ингээд тэр Тэмээнүүдийн тухай баримт кино хийнэ гэдэг. Тэгээд тэр Ховд аймгийн Манхан сумд тийм нүүдэл одоо тэр нүүдэл байхгүй болсон. Тэгээ хийгээд явж исэн чинь манай ээж тэр хойд цэнхрийн агуунд доох нь ишгэн толгоо гэдэг эртний зурагтаа тийм хаднууд байдгийг. Тэр үедээ би бол мэдэхгүй. Тэр жижигхэн хөөрхөн толгоо тэн дээр гараад энэ маш эртний зураг байгаамаа. За энд ингээд загас зурцсан байдаг байсан. Бид нар ингээд жоохон байхдаа ингээд хараад ингээд загас гээд. Тэгээд энэ чим манай аав ээжийн хууччууд ярахтаа энийг Лусын охины тоглоом юм аа. Тэгээ энийг ингээд хамаагүй ойртож болохгүй гэж гар хүрээ дээр нь гიშгэн битгийх л ойртож болох. Хорио цэртэй байсан байж таа. Тэгээ хойдсон гэрийн зургийг үзээд тэгээд би тэр анх тэр Тэнгэрийн нүдлгээд баримт кинонд хадны зургийг оруулж ирсэн. Оо за. Та тэгвэл одоо яг тэр оюутан байх үедээ тэр уран бүтээлээ туйрвж явахдаа анх л хадны зургийг оруулаад ингэж явж исэн байж тээ тий. Тэгээд нөгөө сургуультай очоод багштай ганц хоёр зураг үзүүлээд. За. Хадны зураг. Оо за. Тэгээд иймэрхүү маяг. Мэдхгүй байгаа. За мэдхгүй. Ийм их ариун их зураг байдаг гэдгийг мэдхгүй. Тэгээд ганц хоёр алдартай одоо Европт алдартай хадны одоо Ласкогийн агуун зураг Францд тэгээд Испанид одоо Алтамирийн агуун зураг тэгээд Францын Шавен зураг ч гэдэг юм ингээд ийм зургуудаа мэддэг одоо дэлхийн нийтээрээ мэддэг. Тэгээд наач Америкийн орнуудад ч байдгийг тэгээд зөндөө байдаг юм дөө гэдэг ингээд нэг оошохгүй байна тий. Оошоогүй. Яг хөө зүгээр дасганд хэлэхэд би тэгвэл одоо манай Монголоос энэ дэлхийн урлагийн одоо уран зургийн урлаг тэр манай Монголоос гэвэл юу гэдэг юм бэ гэж асуусан чаар. За танаа Монголоос ч одоо зан нозор байна даа гэдэг өөр юм ярьдаг. Зөө. За тэгэл одоо би чинь хурц ирээд энэ хадны зургийг хэрнээ авъя. Ингээл сүүлд кино хийсэн юм аа. Яг тэр Ховд аймгийн тэр зургуудаасаа ихсэн. Сар анх мандсан нутаг гэдэг баримт киноос хийчихсэн. Хадны зургийн тухай. Таны хувьд кино найруулагч тийм үү? Кино найруулагчийн хувьд энэ хадны зураг ер нь танд ямар мэдрэмжүүдийг өгдөг юм бэ? Тийм. Тэгээд одоо яг тэр зургуудаа ингээд үзээд харж нэгдүгээр дэш тэр гоё чөлөөт. Тэр бохирдоогүй тэр ямар нэгэн одоо урсгал, ямар нэгэн одоо изм, ямар нэгэн сургаал тэнд нь байхгүй хүмүүс. Цагаан цаас шиг хүмүүс. ертөнцийг үзэх үзэл тэднэрт ямархуу хэмжээгээр байсан бэ? Ямар агуу өргөн сэтгэжтэй чөлөөтэй сэтгэж шүү дээ. Тэр одоо тэр төсөөл тэр мэдрэмж агуута энэ хадны цогтөг зурагч ганц цог шүү дээ. Балруулалт нэж байхгүй. Ямар уран гэж зурлаг байсан бэ? Нэрэл ганц л моментэр тий. Тэр ертөнцид орно шүү дээ. Тийм. Би хооцсон гэрээ аваад дотор орохоор тэр нөгөө арсан зан зосон зураг байгаа шүү дээ. Зосон зургууд тэр чи одоо 20 мянган жил гэж ярина тийм ээ. Янз бүрээр ярина шүү дээ. Бүр эртний нэг эртний одоо агуун соёл 40 мянган жил ч гэж ярьдаг шүү дээ. Тэр дотор ороод яг ингээд энэ дээр зурцсан байт. Ингээд ороод очихлоондоо би нэг хүн амтын гарсан ч юм уу их төрүүж ороод ч юм уу ингээд байдсан шүү дээ. Тийм. Нэг удаа би унтцсан. За. Тэгээд би бас сэрээд ингээд тэр надад айгүй гоё санагт. Тийм өгсөн шүү. Тий. Айгүй гоё мэдрэмж өгсөн. Нэг сонин мэдрэмж тэр ертөнцид очсон юм шиг. Тэр үед орцсон юм шиг. Тэр сайхан цэвэрхэн тэр одоо хүү нэгдлийн үеийн тэр ертөнцид ороод гараад ирсэн юм шиг тийм сэтгэл төрсөн. Оо ямар гоё юм. Тэгээд ер нь бол адны зургуудыг харахаар за одоо дөнгөж саяхан л одоо ингээд ямар хуу одоо ингээд чи тэр AI дээр их гоё гаргалаа шүү дээ. Тэгээд тэр юугаа бодож те эднийг хийжсэн ямар хуу одоо бидний нэг түүхтэр үздэг янз бүрийн археологийн олдруудаас үздэг тэр юм чинь одоо гоё амьтаа юм шиг тийм сэтгэл төрдөө.
Яг л одоо тэр ингээл та төсөөлөл хараад байж хахад тий. Хаяа заримдаа бол одоо айхтар зургнэрдээ хажууд ингээд зогсоод удаан байх юм бол энэ байгаа ертөнцөөс сална шүү. Бараг нюанст ороод бүр цаашаа явах юм тэгээд ингээд бодоод гоё. Тэр бодол их гоё бодол шүү дээ. Монголын хадны зургийн ер нь онцлог нь юу юм? Одоо дэлхийд одоо олон газар л хадны зураг байна тийм ээ. Судалж байна. Яг хөө зүгээр ингээд энэ Монголын хадны зургуудаа харьцуулах гад гадна дотны ганц хоёр юмуд би ч одоо ингээд нөх амар мэрэгчтэн биш. Одоо би энэ мэрэгчдийн эдэнтэн мэрэгдийн археологчдын хажууд одоо ийм яриа сууж ичмэр. Гэхдээ яг хөө өөрийнхөө хэмжээнд нэгэн хадны зургийг ингээд ийм баримт кино хийж байгаа учраас бас судалгаа хийн. Тэгээд одоо алдартай зурагтай газрууд олон байна. Зарим дээр нь явж очиж үзсэн тийм ээ. Тэгэхээр Монголын хадны зураг зүгээр ингээд хальт ингээд үзэж хат нэгдүгээрт Монголын хадны зураг бол тоо хэмжээгээр бол бас хаач тэргүүлэх зэрэг гэж. За энийг надад Батлал цэвэнд орж бас тэгж хэлсэн. За энэ Монголын хадны зурагч юм ариун дурсгалтай газар дэлхийд байхгүй гэж. Би болохоор зэрэг ямар дэлхийн бүх усаар яваад үзсэн биш юугаар гэдэг. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол тэр ариун. Хоёрдугаар олон үеийг хамарсан олон зураг байна. Хуучин чулуун зэвсгийн үе, Хүрдийн төрийн үе, Хүрдийн төмрийн төрийн одоо ингээд 13 дугаар зуун, 15 дугаар зуун тэр байтугай одоо шашны зан үүдийг ахуулсан яста тэр танка байж та хадны гайхамшигтай зураг байж та тэр чинь одоо 1900 оны ихэнх үеийн зураг гэж ярьдэн шүү дээ. Тэ? Тэгэхээр энийг үрээ гайхамшигтай. Энэ яг энэ олон үеийг хамарсан, эртний үеийг хамарсараа онцлог шүү. Хадны зургуудыг та нэг өөрийнхөө одоо яг энэ судалсан хэмжээнд нэг 13 ангилсан гэж ярьсан шүү дээ. Та энийг ингээ нэрлүүл. За тэгээд энэ чинь ан амьтад ангилсан. За ан амьтад. Тэгээд тийм дотор нь одоо шувуу гэдээ ангилчих болно. Бас. Бас. Тийм. Салбарлаж болон хаа гэдээ ангилчих болно. Бар гэдээ ангилчих болно. Ирвэс гэдээ ангилчих болно бас. Зөв. Яг нь нийтэд нь ингээд ан амьтад. За. Ан авын зан үйл ан авалж байгаа зургууд. За энэ чинь бас би тусад нь ангилсан. Яг бол энэ зураг маш их байна. Одоо хүртэл манай хуучуудыг хийжсэн одоо ан авлах аргыг дүрсэлсэн зураг байна. Тийм үү? Тэгэхээр ан ав цэрэг дайн гэж байна. Одоо жоохон наашлаад ирэхлээр ер нь бас цэрэг дайныг дүрсэлсэн тийм хадгалж байсан шүү дээ. Эртних байна. За цэрэг дайн дараагийнхан цаашаа яваа. Эмэгтэйчүүд одоо эмэгтэйчүүд яг одоо энэ эмэгтэйчүүд чи эдрийгээ бодвол цөөхөн шүү дээ. Цөөхөн гэсэн тийм. Нэг тийм их байхгүй шүү бас. За эмэгтэйчүүд дараагийнхан. Эмэгтэйчүүд за тэгээд тамга тэмдэг гэж байна. Тамга тэмдэг нэрээ бас хариу гэсэн шүү дээ. Аж ах уу байна. Одоо манай аж ахуйд бас сонирхуулаа хэлэхэд чинь ингээд газар тариалан хүртэл хэрхэлж исэн гэдэг байгаа шүү дээ. Тийм энд хараад ах чинь монголчууд гурил иддэг байсан чинь үү газар тариалан өмнөд зүгийн хятадууд хожаа наранд л одоо газар тариалан монголчууд бол тийм байхгүй ч гэдэг юм уу. Тэр чинь хадны газар тариалан улаан цам газар тариалан иргэдээс зургууд. Яг энэ газар нутаг дээр тийм зураг нь үлдсэн байж тийм хадн дээр сэлгээд одоо хадны зураг чинь нэг факт шүү дээ. Баримт. Хөдөлшгүй баримт. За тэгээд цааш нь хувцас гэж байна. Одоо бас л одоо маргаантаас сэдв одоо ингээд манждэл өмсчлөө чи тэргээл одоо мэдэхгүй одоо тэгэл би чи Монгол хувцсын нуус тогчоод баримт кино хийсэн. Хувцас чи хадгалах чи хэцүү шттэ. Дорхноо үжрээд дийлдэг байхгүй юу? Үжрээд ингээд байхгүй болчих. Тийм манай хүнний үеийн зургууд хэдэн нөгөө ноён уулын буушны гайхамшигтай хувцсууд олдсон. Тэгээд тэрнээс өмнөх нь ингээд муудчдаг байхгүй эсвэл ингээд байж байгаа нөгөө ингээд шороо шиг болцсон ингээд байхгүй болдог ч юм уу ингээд хэцүү. Тэгээд ингээд үлгэр домог одоо ардын дууч байт юм уу. За тэгээд одоо ингээд эртний түүх шаштрал ялангуяа энэ хятадын эртний түүх шаштрал бичсэн байгаа. Өмнөд зүгийн зэрлэгүүд тийм хувцамснаа ч гэдэм үү. Ингээд ийм баримтуудыг тэр Монгол хувцсны нуус очоо баримт кино хийхэд цуглуулж ирсэн байна. Тийм байна. Хадны зурагт бас ингээд зураад үлдээсэн. Умшин тий. Тэгэнгүүт яг тэр дүрсчин хадны зураг дээр байна шүү дээ. Харин тий тэр чинь. За ингээд энэ факт. Тэгэхээр энэ чи хашаад бүтэлтэй юу? Холбогдолтой байлгүй байх юм. Энд чи одоо бүр ингээд зураад үлдээсэн юм бид нэр одоо маргах ямар ч одоо ирэх байхгүй шүү. Одоо хадны зураг энэ дандаа харамсалтай нэмэгтэйчүүд байна. Яг цэрэг ирсэн. Эрэгтэйчүүд гэдэг сэдвэр явах юм бол яг жишээ зогсож байгаа. Ийм малгат.
одоо чи ингээд хажуу тийшээ хардаа цаашаа одоо яг ийм алгаатай хүн байж байгаа шүү дээ. Ингээд ийм дээртэй байж байна. Сэлэм жадаа барьцсан ч байж байна. Ан аав хийж байгаа анч байж байна. Аж ахуй эрхэж байгаа анч байж байна. Тэгэхээр энэ ач холбогдол хөдөөгийн бэрлэг гоо гэж манай гайхамшигтай үг дээдс мэн гэж ярина да. Одоо археологийн бонд том археологч байна. Тэрний монголчуудын гарал үүсийг тамга тэмдгээр тодорхойлох юм гэдэг. За тийм ном байгаа. Одоо энэ интернет энэ аимшиг мэдээлэл хөгжөөгөө тэр үед гайхамшигтай судалгаа хийсэн ном байна шүү дээ. Одоо монголчуудын эртний тамга тэмдэг хатнаач байж гин тамгуудч байж гин адууны тамгач байна. Адууны тамга гэж гайхамшигтай тамга шүү дээ. Энэ эртний тамга тэмдгүүд чинь одоо хаана байна вэ гэдэг чинь бүр судаар гаргаад ирсэн. Зөө. За тэгээд одоо ийш Европын орнууд, Финланд хүртэл байж байна. Ашаад гэж би баримт кино их чи одоо яг тэр тухай үзүүлсэн хальт шүү. Барахгүй. Хаа байсан одоо Латин Америкт байж байна. Яг тамгууд нь байж шүү дээ. Европын орнууд Болгар. Тэгэхээр одоо энэ юу гэж хэлэх юм бэ? Одоо энэ Төв Азийн нутгаас одоо нүүдлэл тийшээ очисон хүмүүс л энэ тэрийг чинь зурсан байж таа. Одоо чи юу гэж бодож байна? Тэр олон газруудаас тэр Европын олон хин тэнд байгаа газрууд, тэр Азийн орнууд, тэр Латин Америкийн орнуудаас энд хурж тамгуудаа тамгуулах уу? Эндээс тархсан байна. Эндээс л тархсан байж таа. Ингээд одоо ингээд ойлгомжтой тийм ээ. За энэ тухай хийсэн Ашаад гэж баримт кино байна. Бас олон орны эрдэмтэд орсон. Тэгэхээр тамга тэмдэг гэдэг энэ хугтхан чи өөрөө маш өргөн цар хүрээтэй байхгүй юу? Тийм ярьж барахгүй юм байна уу? Тамга тэмдгийг ярих юм бол одоо хадны зурагтай холбогдно. Эргээд одоо би яг ингээд өөр асуулт руу таныг чиглүүлэхэд одоо энэ их олон одоо хадны зургийг та баримтжууллаа. Энэ дундаас амар онцгой зураг юу байна? Хадны зураг. Тэр бол ерөөсөө үнэхээр онцгой штэ гэж хэлсэн. Мэдээж нэг тийм сорчилсан байдаг л байлгүй. Байдаг юм аа. Тэгээд тэр их сонин. Сонин ойлголт. За. Анх харсан зураг чи онцгой авчихдээ шинээр харсан зураг. Өмнөхүүд нь харсаар байгаад өтчих. За. За энэ яг. Бүгд гайхамшигтай шүү дээ. Одоо би гайхамшигтай зураг олон нөгөө хүүхдүүдэд ялгалттай ижлэхэ. Одоо энэ хадны зураач гэдэг нэг төсөөлөл байна да. Энийг ч одоо нэг уран бүтээлч хүн хийж байгаа байх. Түүнээс нэг энгийн одоо хүн болгоо ингэж хадн дээр зурж бол чадахгүй гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ нэг төсөөлөл таны хувьд энэ тухайн энэ хадны зураачд маань ингээд бас нэг юм дэг ёстой тэгээ яг юм зурдаг бас арга барилттай байсан юм шиг санагдаад байгаа. Энэ нэг одоо олон одоо юугаар батлагдж шít. Одоо жишээ нь хангаан хадны зураг маань эргээд энэ говьд яг л ижлэхэн бас зурагдсан байх тохиолдол байгаад байдаг тийм ээ. Энэ тухай та нэг өөрийнхөө төсөөллөөс бас ярьж өгөөч. Хадны зураачийн тухай. Хадны зураач чиний хэдгээр надад төрсэн ойлголт шүү. Би ямар хажууд нь байсан биш төсөөлөл тийм ээ. Нэр хүндтэй хүн байсан байх. Ойлгомжтой. Зүгээр нэг жирийн хүн зурхгүй байх. Туйлд шиг дуудаж авчирэл, туйлын тэр товшуурыг нэхэж авчирэл гэртээ 2 хоног байдаж байгаа л тэгэл нөгөө хүнээ авчирээд хүнд тэтгтээ завж авчирэл тэгэл одоо туйлаа хайлдаг ёс жаяг байна да. Байна. Тэрнтэй ижлэгийн зургатаа тийм хүмүүсээр зурулдаг байсан байх гэж би бодож байгаа. Яагаад гэвэл тэр газар нь хүндэтгэл газар байна. Би нэг говьалтаа таашир сумын нэг аманд очоод нэрийг мартчихжээ ингээд баахан зураг авсан таашир сумих гэд явцсан. Тэгсэн чи ингээд нэг яг юм гоё твцэг гарч ирэлцдэг. Нэгэн томор бичсэн одоо орхины рууны бичиг гэж ярьдаг шүү дээ. Хүннүү бичиг гэж ярьдаг. Тэр бичиг ингээд байж идэг. Доор нь тахилын зүйл байгаа юм. Хажууд нь хас тамга байна. Тэнд одоо зосоор зурсан хас тамга байна. Зосон зураг. Тэгэхээр хүндэтгэл. Ер нь энэ чинь их гоё тийм харахад нэг тийм зурна. Тэгэхээр энэ бол бас таны яг хэлдгээр нүдэнд бас төсөөлөгч шүү. Нэрэл тийм байсан байх гэж. Тэгээд зарим зургууд бол зурж аваад орхисон зургууд байна. Дутуу орхисон зургууд их байдаг. Юу ч мэддэхгүй санаа хэлбэр зурна. Тэр нь болохоор би нөгөө зүн бэлэг юм уу эсвэл зүүдний ертөнцөөр зурдаг. Тэр зургууд гэж дотроо боддیں۔ За эсвэл тамга тэмдэгч байж болно. Ямар нэгэн тэмдэгдгээж байж болно. Бит хоёр омгийнхан мó хоёр найзуудад би ирээд явлаач байд юм уу эсвэл одоо мэдхгүй нэг тийм бүгд тэмдэглээнүүд
Манай саяхан бол чөлөр зан гэдэг ч юм уу ингээд тэмдэглэгээнүүд байдаг байлаа шүү дээ харилцааны. Тэгээ энэний юмнууд л яваад байгаа. Зөө зөө. Тэгээ урлаг болчихж байгаа. Гайхалтай. Тэр ингээ хараад харцуулаад байх чинь мэдэгдэн л дээ яг. Тийм. Одоо таны хувьд гадаадад бас хадны зургийн тухай үзэсгэлэн гаргаж ирсэн. Энэ гадаадын үзэгчид энэ Монголын хадны зургийг хэрхэн хүлээж авч байна? Бүр ямар гайхамшигтай юм бэ? Бүр Монгол очмоор санагдаа гэсэн хүмүүс ч байна. Ингээ хараад гүйлгээд явдаг ч хүмүүс байна. Энэ манай Монголд ч хүрэлт юм байгаа шүү дээ. Нөгөө тайлбарлаад энэ юм ихээр сая ингээд 2 зураач орж ирээд тэрийг хараад нөгөө ээжигээ оршуулж байгаа адуу мал хойлуулж байгаа тэр зургийг харцаад мэдэхгүй зүгээр ингээ үзээд явахт энэ таяр яг юу ойлгоо гэдгийгсэн чи энэ адуу байна уралдааны адуу ч юм уу тэргээд гэж байгаа. Тэгээ би ээжигээ оршуулж байгаа оршуулаад зурбаг хөө тийм биш. Ингээд тайлбарлахаар ойлгоод эхэллээ. Нүд нэгдэж байна тий. Тэгэхээр ойлгоод эхэлтий. Тэгэнгүүтээ тэн дээр аюу удаан хараад ингээд ороод хоорондоо яриад тагч шин. Тэгэхээр тэр яг ойлгоод дурлаад ирвэл бол гайхамшигтай. Тэгсэн хүмүүс нь бол гайхамшигтай гэж шүү. Би хадны зургийг Францын нэг хүндэд нижсэн шүү дээ. Үзнэ гэд тий. Тэгээ нөгөө монголчин өргөн удам нутагтаа сая 500 км хавтгаад өрөөжин гэнэ. Тэгээ тэр чинь энэ тэнд байгаа юм чи яах юм бэ? Одоо энэ зураг чинь 1800 гаруй километрийн цаана байна. Чи одоо жишээл тэр нөгөө Алтан Венерад очих чинь тийш ч бүр ив эзгүй газар очиж штэ. Хаана юу байгаа ч мэдэгдэхгүй. Юу ч байхгүй газар очиж штэ. Хүн амьтан байхгүй газар очиж штэ. Хин очиж үзэхгүй. Ямар аялал жуулчлал очих уу зорж очиж сонирхсан хүмүүс очино. Одоо энэ хадны зургийг баримтжуулах энэ үйл явцд юу анхаарах ёстой. Энийг ер нь баримтжуулж чөлөөтэй биз дээ. Одоо жишээ нь ингээд шинэ хадны зураг олчлоо гэхэд би нэг тэрийг ингээд баримтжуулаад аваад одоо ингээд эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж болно биз дээ. Одоо болох байдгүй дөө зөндөө зураг шин зураг өгөөд энэ чи юм байна гэдэг ингээд шүү дээ. Тэгээд зөвхөн миний бодлоор бол энэ чи ингээд бүгднийг дэлгээд гайхуулаад үзүүлээд ийм зурагтай шүү гэдэг ингээд ийм зураг бидний өвд яасан гэж хийжээ гэдэг үзүүл бол гоё. Энэ чи хамгаална гэж аюултай шүү дээ. Энэ одоо яг эргээд хамгаалтын асуудал нэг аюултай юм тэр байхгүй. За энэ талаар та юу гэж бодлоо? Манай одоо ингээд энэ дээр зурцсан байна 2011 он юу Алтаа сум гэдэг хажуу талд нь үйнц сум гэдэг томоор бичсэн. Тэгээд Алтаа сумын засаг даргын тамгийн газар гэсэн. Энэ нөгөө том өргөн удам газар нутагт ингээд тархаад зурцсан. Энэ гайхамшигтай зургууд чинь бүгднийг хамгаална гэвэл одоохондоо барахгүй шүү дээ. Зүгээр гоё одоо жишээл тэр Монгол Алтан хадны зургууд гэдэг ЮНЕСКОд бүртгэгдсэн тэр чинь бүр Монгол Алтан хадны зургийн хамгаалтын захиргаа гэдэг байгуулсан шүү. Зөө. Тий, тэд нар чи тэгээд байгууллаа. Тэд нар чинь өдөр болгон тэн дээр байж чадахгүй шүү дээ. Тий шүү дээ. Бүтэн өдөр хоног явж иж одоо нөгөө зарим гайхалтай зургууд дээр очиж төвшөө тэр хамгаалтын захиргааны хүмүүс нь шүү дээ. Гэхдээ хэрэндээ л хамгаалаад нутгийн ардуудад ойлгуулад ингээд явж байна. Гэтэл яг жинхэнэ хорон санаа тийсэн хүн одоо юу гэдэг энэ манай эцгийн тамгын гэдэг ч гэдэг юм уу эсвэл одоо тэр манай тамгын гэдэг сэтгэл зургийг аваад очоод хуудсан зураг байна шүү. Хуулаад авцсан. Алга болгоцсон зургууд байна шүү. Яа хайрын. Тэгээд аваачаад хаана тавьдгийг бүүмэд нэг газар тавьдаг юм шиг байна. Тэгээд яг энэ аюултай. Аюултай. За тэгээд янз бүрийн юм нуруу хагарах одоо эрсдэлд орсон зургууд байна. Тэрийг бас яаж хамгаалах вэ тий? Тий. Зарим нь хамгаалах чинь ингээд нөгөө нуухыг авах гэж байгаа нүдийг цоглох. Хадны зургийн ач холбогдлын тухай бол нэлээд гоё яриа боллоо гэж дүүн бодож байна. Дүүн бол ерөнхийдөө энэ хадны зураач гэдэг хүний төсөөлөл. Одоо энэ хадны зураач ямар хүн байсан болоо гэдэг. Одоо яг таны энэ өөрийн бас энэ гаргалгаанаас сонсож нэрэл бас их олонтоо хүндлэгдсэн хүн байсан байх гэдэг одоо бодол бүр төрж шүү. Авьяастай хүн биш. Авьяастай. Урлагийн хүн байна. Урлагийн түүхэнд чи одоо хадны зургаас эхлээл тэгэл одоо эртний Египт те. Тэгэл эртний Грек, Ром тэгэл сэргэн манталд нь явдаг юм уу тэгэл таасаа тэгэл импрессионизм, экспрессионизм гэдэг бахан хуваагаад ажиллаа шүү тийм ээ. Тэгэд одоо жишээ кубизм гэдэг экспрессионизм дотроо импрессионизм дотроо орцсон явж байна тийм үү. Одоо үндэслэгч нь Пикассо. Тэр чинь бол одоо
гайхалтай мэдрэмжээр зурна шүү дээ. Төсөөллөөр зурдаг тийм ээ. Тэгэхээр манай чинь тэр атомын авд дотор ороод ангаасан байгаа шүү дээ. Зөө. Хүүе чи хүн төрлөختний чин өмнөхөөс ухарсан юм биш үү? Бид нар дуу алцаа бид нар чи ухарсан явж байгаа маа нэгэ дуу алцсан гэж байгаа. Тийхээс ч аргагүй. Тэр гайхамшигтай хүн тэгээд дүгнсэн байдаг. Ганцхан үгөө дүгнсэн байна. Тийм ээ. Урлаг талаасаа. Тийм чи нөгөө би хэлсэн ш төсөөлөл. Яг төсөөллийн ертөнц явж шин. Зүм бэлгийн ертөнц явж байна. Том хүчтэй ихээр томоор зурдаг. Юуны онол гэдэг байдаг ш одоо дүрслэлийн онол биш тэ. Гаспар манжийн арга гэдэг дээрээс хараад доороос хараад энэ чөлөөтэй зурна ш. Тэргийг чинь шууд дээрээс нь ингэ зурж. Хоёр хүн өхрийн хоёр тас барьж байгаа чинь ингээд дэлгэмэл зурчин. Энэ чөлөөтэй энэ юугаар одоо орчин үед чинь одоо гайхагдаад байгаа тэр импресс зургууд Орчин үеийн урлагийн бүтээлүүд тэр байж шүү дээ. Залуу судлаач одоо энэ хүмүүс байгаа. Дээр нь энэ хадны зургийг баримт тулгаж одоо ингэж соёлын эргэлтэнд оруулах гэж байгаа хүнд та юу гэж зөвлөх вэ? Одоо залуу хүмүүст л зөвлөгөө өгөх гээд нь шүү дээ. Одоо би одоо нэг тийм зөвлөгөө өгдөг нэгэн дээр хүрсэн үгүй юу? Зүгээр их л явах хэрэгтэй те. Явах хэрэгтэй. Олон зургийг хооронд нь харьцуулах хэрэгтэй юм байна лээ. Гадны зургуудыг бас сайн судлах хэрэгтэй. Хадны зургуудыг. Гадны петроглиф гэдэг сайн бас үзэх хэрэгтэй. Тэндээ харьцуулагдана. Яг ижигхэн зураг байна шүү дээ. Сони тий. Латин Америкт зурсан зураг манай одоо зураг би нэг харьцуулаад фэйсбүүк дээр тавьж ирсэн. Энэ Латин Америкийн Перугийн тийм үний гадны зураг манай говьалтай бугд сумын энэ зураг хоёр ингээд тавьсан баг жишээ. Эднэрийгээс харьцуулж үзээд тэгэхгүй бол одоо яадаг вэ гэхээр зөвхөн энэ зургаа үзээд энэ бол гайхамшиг хаач байхгүй. Дэлхийд нэг гэсэн ойлголтгүйгээр бусдаа харьцуулах хэрэгтэй. Тэгж сайхан судлах хэрэгтэй. За тэгээд хадны зураг судалж байгаа, үзэж байгаа, сонирхож байгаа хүмүүс газар болгондоо хүмүүстэй ойлгуулад хамгаалах талаас нь хамгийн хэцүү юм чинь тэрийг маш нарийн сайн ярьж явах хэрэгтэй гэж байна. Тэгж бодож байгаа шүү дээ. Түүнээс би одоо нэг амар муу гэсэн ингээд хүн амьтан тэгээд ингээд зөндөн болгоо цаагаад явах. Маш их баярлалаа. Одоо ингээд бидний зорилго бол одоо суралцах байхгүй байх. Тэгээд яг сая ингээд танаас нэлээд суралцлаа. Яаж энийг хамгаалах ёстой арга нь юу юм? Дээр нь одоо энэ баримтжуулж байгаа болвол эргээд дахин бас хамгаалалтаа л хийж явах ёстой гэдгийг бас ойлголоо. Тий хэцүү, айгүй хэцүү, зарим нь айгүй тэр дотор бодож байгаа бодол нь айгүй гоё, цайлган. Энэ зураг ингээд бүдэрх гээд байгаа юм шиг санагдаад байт юм а гэдэг нь тодорхойлсон. Тэгэхээр чи нөгөө үнэт хүн байхгүй болохгүй тий. Тийм ч юм байна. Нөгөө тусдагтай хийж. Тэрийг одоо яалтаа нь билээ. Тэгээд тэр чинь сайхан ойлгох хэрэгтэй л дээ. Би сонссон байна энэ одоо үнэн юм уу бодлоо мо хойд цэнхрийн агуун зургийг ингээд одоо дэлхийн одоо үнэнч башгүй хосгүй одоо бүтээл гэдэг ингээд яах гэсэн ч аваач дээрэс нь ингээд баллаа хийцэн байлээ. Тэгээд бүртгийг гинлээ гэж сонссон. Энэ бол зүгээр дам яриа. Тэгээд тэр тэгсэн байдгийг судлаач хүртэл хэрвээ ингээд явж байгаад хадны зураг харах юм бол ингээд яаж хамгаалах вэ гэдэг яг таны зөвлөгөөнүүдийг би дагнаа. Нэмж хэлэх юм байна уу? Тийм. Яг олон жил нөгөө олон аймс илээсэн гэдэг үүднээсээ. Их мэдгч үүднээс биш шүү. Зүгээр надад тохиолдсон юмудаас чамд сургамж болгох гэх юм бол за нутгийн ардуудад маш сайн ойлгох хэрэгтэй. Хадны зургийг маш сайн ойлгох ойлголоо. Ерөнхий ойлголтыг сайн өгөх хэрэгтэй. Хайрж хамгаалах асуудал. Нөгөө нэг хайрлаад тодруулдаг, хайрлаад тосолдог биш. Тэрийг үн цэн гэдгээ ойлгуулах хэрэгтэй юм байлээ шүү. За ойлголоо. Нэгдүгээр, хоёрдугаар хадны зургаа маш сайтар их хэл судалж үзчихэд яваад очоод үзлээ. Нөгөө маш сайн чанартай техниктэй байх хэрэгтэй. Тэрийг дарах зургийг авах тийм. Гуравдугаарт зураг авахтаа өглөөний нар авах уу, оройны нар авах уу, шүн гэр тусааж агаад авах уу. Чи өөрөө зураг сайхны сэтгэмжээр тийм. Зураглаач хүн байна, мэрэгжлийн зураглаач хүн байна. Тэрийгээ сайхан бодож байгаа л ойлголоо. Маш чанартайгаар авах юм байна лээ. За.
За тэгээ одоо сүүлд миний сурсан ч юу одоо хэрэгжүүлж байгаа метр тавих хэрэгтэй. Өөрөөр тэр чинь нөгөө мэрэгжлийн судлаач, мэрэгжлийн археологч нарт хэрэгтэй байдаг. Тийм ээ тийм. Тэр хэдийн хэмжээтэй зураг үе. Чи өөртөө зориулаад энэ үзсэн ч юм уу эсвэл өөртөө зориулаад ч юм уу чанартай авлаа. Энийг өмлөөд нь шүү дээ. Тэгэнгүүт тэр зураг бол зүгээр судлаач одоо энэ мэрэгжлийн хүмүүс зориулаад хажуудаа ингээд үнэхээр одоо үнэт зураг гэж одоо мэдэн шүү дээ. Ингээд харж байгаа авах юм бол жоохон цаг зарцуулаад нараа харах хэрэгтэй. Одоо ингээд өгдөө очоод буу халаад хажууд нь ямар гайхамшигтай зураг байгаад бөө юм болоод тэгэл одоо нөгөө солиорсон баахан фантазио дүрнүүлэл тэнд байж байгаа. Нэг харахад зураг харагдах юм болч тээ. Нарны хөдөлгөөнөөс бол. Тийм. Зарим бүр аюу гой тодорцсон байна. Тэнгүү тэгээд машин явах гад ингээд байж байгаа. Зураг аюу гой тодорцсон байдаг. Байжаа дахиад ихнээс нэг аваад байгаа гэдэг. За эн чин одоо чамд санамж болоод байна шүү дээ. Тийм бай. Одоо ингэж хэлнэ үгээс одоо биений иддэг гэж ямар юм баг. Энд чи өшөө энэ зургууд чинь бүгдээрээ бидний өвөг дээдсэн бидэнд үдээс үнэт өв. Энийг гэд би дамжуулж гаргаж өгч байгаа шүү дээ. Баярлалаа. Тий. Баярлалаа. Тэгэхээр одоо яг энэ үргээд хоёулаа яриагаа өндөрлөе. Та дахин дараагийн сэдвт үзэсгэлэнгээ гаргаарай гэж хэлмээр байна. Тэрэн дээр нь бас хамтарч ажиллая. Баярлалаа. За.